Та бүхэндээ орой минь төрье. Өнөөдөр Лувсан Шарвын Түмэн жаргалын бичсэн нэгэн шүлгийг уншиж та бүхнийхээ сонирт хүргье. Цэнгэл жаргалын тань цэцэрлэг дотор, цэцэгт мандлын тань цомирлог дээр, цагирлан хөвтөх цав цагаахан цэврүү намайга цаглишгүй ихээр өхөөрдөө чийжээ. Анхных болоод удаагийн өч бай. Алдсан энцэн алхинч бай. Амнаас тань амийг олох гэж, амьсгалаас тань агаар сорох гэж. Ариун уурагнаас тань их аван амсар хэвлий тань зутгсан. Хатга нүч намайга хайрлаж ийжээ. Зүрхнээс тань зүсгцэн хэрчим, тархинаас тань эмтэрсэн хэлтэрхий, цуснаас тань шүүрсэн тусал сэтгэл тань хатарсан итгэл намайга. Хевлэгээс нь дэлхийд мандах хүртэл нь хэлхээтэй суцаараа холбон аргамжаад хинд ч хэлэхгүй нууцхан ихрэлээж ээжээ. Таныхаа сонсдог аялгауг тогтлон байж сонсоод таныхаа л аялдаг дууг дагаж аялмаар байна. Таныхаа л хүндэлдэг яруу найрагчийн шүлгийг таныхаа л адил чэйжээр уншдаг болмоор байна. Таныгаа л би үлгэрлэж төрөх гэсэндээ, таныгаа л өрн баясуулан жаргах гэсэндээ, танаасан хайр нэхэж байна миний ээжээ.